За өнөөдөр сайн байцгаана. Өнөөдөр нугсан холбоос төшөөрөхт механизмын агуулга ангиллыг авч үзье. За нугсан холбоос төшөөрөхт механизм гэдэг бол нэг биеэс нөгөө биед үл хөдлөх толгуур дээрээс туллаж хөдөлгөөнийг дамжуулах зарчмаар ажилладаг механизм юм. За би энэ дээрээс нэг жишээн дээрээс эхлэе гэж бодож байна. За хэдүүлээ энэ дээр нэг юм жишээ зураад. Тэгэхэд нэг юм жишээ зуръя. За энэ бол бидний нэгдүгээр зураг. Б С штрих гэж. За бид бол бүтцийн шинжилгээнд дээр ийм механизмуудыг бол нэжгээдгүй олныг бол үзсэн байгаа гэж. За нугсан холбоос төшөөрөх механизм. За энэ нэгдүгээр мөчийн хөдөлгөөн нь энэ үл хөдлөх толгуур дээр тулаад хоёрдугаар мөчийг хөдөлгөөнд оруулаад хоёрдугаар мөч нь гуравдугаар мөчөө түлхэж хөдөлгөөнд оруулж байгаа үндсэн ийм зарчмаар ажилладаг механизм байх нь. За тэгэхээр бидний энэ нугас бол гэж үзэж байгаа зүйл бол бидний холбоосууд. Эд өмнө бол онлайн механикийн хичээл дээр холбоосын тухай ойлголтууд, холбоосын чөлөөний зэрэг бүтцийн шинжилгээнд дээр мөн холбоосын чөлөөний зэрэг кинематик хосуудын тухай ойлголтуудыг бол бүрэн авсан байгаа. За тэгэхээр зэрэг энэ 1, 2, 3 дугаар мөчүүд бол цаанаа бол бүгдээрийн цул битүүд байгаа гэсэн үг. Цул хэмжээс. За жишээлбэл би энэ дээр нэг M гэсэн нэг юм бий аваад үзье. Энэ M бий энэ хөдөлгөөнгөө хавтгаатайгаар харьцангуйгаар хөдөлж өг гэж бодъё. Тэгвэл хөдөлгөөнгөө хавтгаатай харьцангуйгаар хөдөлж байгаа энэ биеийг яг энэтэй параллелаар P хавтгаагаар огтлохлоор энэ A дүрсүүснэ. A дүрсүүсэх юм гэж. A дүрсүүснэ гэж. A дүрсүүсэх юм. За тэгвэл энэ биеийн хөдөлгөөнийг судлахад энэ А дүрсийн энэ биеийн хөдөлгөөнийг энэ хавтгаатайгаар харьцангуйгаар судлахад энэ параллел хавтгаагаар огтсон дүрсийн хөдөлгөөнийг судалчихад бол зайлшгүй бөгөөд хөрөлцөөтэй нөхцөлтэй. За тэгвэл энэ дүрсийн хөдөлгөөнийг судлахад энэ дүрс дээр оршиж байгаа тодорхой хоёр цэгийг дайруулан татсан. За энийг бид нар А, Б дайруулан татсан шулууны хөдөлгөөнийг буюу хэрчмийн хөдөлгөөнийг судалчих нь бол зайлшгүй бөгөөд хөрөлцөөтэй нөхцөлтэй. Гэхдээ энэ дээрээс бол бид нар энэ А, Б цэгүүдийн хоорондох геометри хэмжээс нь бол маш чухал. За тэгвэл бидний харуул энэ шатууны цааталт бол бас л тодорхой геометри дахиргаолын цааталт бол тодорхой геометри бит байгаа. 2 ч мөн 3 ч мөн. За тэгэхээр хөшөөрөлт механизмыг бол бид нар хийж байгаа хөшөөрөлт механизмын мөчүүдийг бол хийж байгаа хөдөлгөөнийх нь агуулгаар ангилдаг. За ангилдаг. Бидний харахад энэ нэгдүгээр мөч бол А твийг тойроод бүтэн эргэж чадчихвэл нэг мөчийг бид нар дахир гол гэнэ. Дахир гол. За хоёрдугаар мөч бол энэ твийг энэ үзүүрэн тойроод эргэх мөн энэ тэг мөчийн дагуу энэ пол зунтай цуг давших ийм хөдөлгөөн хийж байна. Тэгвэл энэ бол биднэрт хатуу үеийн хавтгаан нийлмэл хөдөлгөөн хийж байгаа гэсэн. Тэгвэл энэ хоёр дахь мөчийг бид нар юу гэж байна вэ гэхээр зэрэг шатун гэнэ. Шатун. За гурав дахь мөчийг харъя. Гурав дахь мөчүүд бол бид нарын энэний дагуу зөвхөн давших хөдөлгөөн хийж байна гэсэн үг. Тэгвэл гурав дахь мөчийг давших хөдөлгөөн хийж байгаа мөчийг бол тэр юу гэдэг вэ гэхээр зэрэг поршн буюу поршн гэж нэрлэж болно. Ползун гэж нэрлэнэ гэж. Ползун гэж нэрлэнэ. За бид хоёр дахь механизмыг зураад байна.
Энэ механизмыг бид нар юу гэдэг вэ гэхээр дахиргол поршент механизм гин. Поршент механизм. Энэ механизмыг одоо бид нар хаана гэдэг вэ гэхээр дахиргол талаасаа хөтлж байвал компрессорын механизмд ашиглагдаж байгаа. Энэ 3 дугаар мөчөөсөө хөтлөөд ашиглагдаж байвал дотоод шаталтын хөдөлгөөрүүдэд байдаг ийм механизм юм а гэж. За 2 дахь механизм. Мөн дахирголтой шатуунтай гээ боловч энэ дээр ийм хөдөлгөөн хийж игэлтэй. Энэ нэг А, Б, кинематикос С, Д магч 1, 2, 3. Энийг бид нар А нугас, Б нугас, С нугас, Д нугас гэж нугас. Хөдөлгөөнтэй холбоосууд гэсэн. За тэгвэл энэ дахиргол бол бүтэн эргэж байна. Энэ 2 дугаар мөч бол хатуугийн хавтгай нийлмийн хөдөлгөөн хийж байгаа учраас шатуун. 3 дугаар мөч бол зөвхөн дээд төвтэй харьцангуйгаар ганхах хөдөлгөөн хийж байгаа учраас энэ 3 мөчийг бол бид нар юу гэдэг вэ гэхээр сэжлүүр гин. Сэжлүүр гинэ гэж. Сэжлүүр. Үндсэндээ бүтэн ирэхгүй ганхах хөдөлгөөнийг хийж байна гэж. За би 3 дахь механизмыг энд зуръя. 3 дахь механизмыг гинт зуръя гэж. 3 дахь механизм. За 3 дахь механизм нэг ийм механизм байг. Мөн л нугас сар холбогдсон ийм механизм байна гэж. Тэг. За энэ чиглэлд 1 дугаар мөч, 2 дугаар мөч, 3 дугаар мөч гэжээ. За энэ дээр би энийг А кинематикос А нугас. Энэ дээрх хосуудыг бол бид нар Б кинематикос гэх гэж. Б кинематикос бол цаанаа Б1, Б2, мөн Б3 гэсэн цэгүүдийг агуулж байгаа гэж. За энэ юу гэсэн үг гэхээр мөн энэ дээр бол C-ний штрик, энэ дээр B1, B2, B3. За тэгэхээр B1 цэг бол 1-р мөчийн яг үзүүрийн төгсгөлийн цэг буюу энэ дээр орших цэг. 2-р мөчтөр оршиж байгаа цэг нь бол B2, 3-р мөч буюу энэ ганх хөдлөн хийж байгаа мөчтөр хийж байгаа нь бол B3 юм а гэж. За тэгэхээр механизмынхаа ерөнхий хөдөлгөөнийг аваад үзье. 1-р мөч бол бүтэн эргэх буюу дахиргол. 2-р мөч бол биднэрт яг энэ ползоныхоо ийм урт өндөр болон бусад нөгөө геометри хэмжээсүүдийг тооцохгүй байвал энэ С төвтэй харьцангуйгаар зөөгц энэ 3 дугаар мөчтэйгээ хамт зөөгцсөн хөдөлгөөн хийх мөн 3 дугаар мөчтэйгөөр давших харьцангуй хөдөлгөөн хийж байгаа цэгийн нийлмэл хөдөлгөөн хийж байгаа юм шиг нийлмэл хөдөлгөөн хийж байгаа хатуу бие. Тэгэхээр бид нарт энэ нийлмэл хөдөлгөөн хийж байгаа хатуу биеэс энэ 3 дугаар мөч бол С төвтэй харьцангуй анх хөдөлгөөнийг хийж байна. Эрх хөдөлгөөнийг. Тэгвэл бид нар энэ 3 дугаар мөчийг юу гэдэг вэ гэхээр зэрэг кулис гэнэ. Кулис. Энэ 3 дугаар мөчийг. Энэ нийлмэл хөдөлгөөн хийж байгаа мөчийг бол бид нар кулисийн чулуу гэж нэрлэнэ гэж. Кулисийн чулуу. Ер нь бол яг зөвхөн нийлмэл хөдөлгөөн хийж байгаа ползон л гэсэн үг. Ползон гэсэн үг. За энийг бид нар юу гэдэг вэ гэхээр зэрэг дахиргол кулист механизм. Энийг дахиргол сэжлүүрт механизм. Энийг дахиргол поршент буюу дахиргол ползон механизм гэнэ. За энийг бол бид нэр юу гэж нэрлэх вэ гэхээр зэрэг энэ 3 дугаар мөч бол өөрөө ийм эрх хөдөлгөөн хийж байгаа учраас бид нарт бол кулис нь ганх хөдөлгөөн хийж байна. Тэгвэл энийг бид нар дахиргол ганхах кулист механизм гэнэ. За 4 дахь механизмыг би зураад хэлье. За мөн дахиргол
Кулисийн чулуу юу? Пол 100 байж байг. За кинематик бүдүүвч гэж зурагдлаа. Кинематик бүдүүвч гэж ингэж зурагдлаа. За А Б мөн С нэгдүгээр мөч. За Омега 1 нэгдүгээр мөч, хоёрдугаар мөч, гуравдугаар мөч гэж. За энийг хараад үзэсгэлээр зэрэг ажиллагааг нь харахаар дахиргаалуулал иргэдгээр яригна. Кулисийн чулуу юу? Энэ пол 100 энэ 3 дугаар мөчтэйгээр харьцангуй давших мөн зөөгцсөн хөдөлгөөн нь энэ XX тэнхлэгийн дагуу чиглэлд давших хөдөлгөөнийг хийж байна гэсэн. За тэгвэл энэ давших зөөгчгөн давших харьцангуйч давших. Тэгвэл бидний 3 дугаар мөч бол давших хөдөлгөөн хийж байгаа учраас энийг бол давших кулист мөч гэнэ гэж. Давших кулис. Давших кулис. Давших кулис гэнэ гэж. За энийг бид нэр юу гэдэг вэ гэхээр зэрэг давших кулист механизм гэж нэрлэнэ. Дахиргуул кулист механизм гэхдээ давших кулист механизм. За эдгээр ерөнхийдөө бол энэ дөрвөн мөчт нэг үл хөдлөх мөчтэй, хөдөлгөөнтэй 3 мөчтэй энэ дөрвөн мөчт механизмуудыг өөр хооронд нь одоо өгсөрж дараагийн механизмуудыг үүсгэдэг байх нь. За би энд нэг жишээ авъя. Энд нэг жишээ авъя. Жишээлбэл за эндээс нэг за нэгдүгээр мөч, хоёрдугаар мөч, гуравдугаар мөч, 4, 5 гэж. За тэгмөч. За энэ бол бидний энэ үүсгэсэн механизм. 1, 2, 3 дугаар мөчийн энэ хөдөлгөөний энэ хүрээ болвол биднэрт хэлбэр нь бол дахиргуул сэжлүүрт механизмын хэлбэр. Сэжлүүрт механизмын хэлбэр. Тэгэхээр энэ сэжлүүр маань бол биднэрт дан ганц ийм шулуун байхгүй геометр хэмжээсээсээ болоод ийм гурвалжин, дөрвөлжин янз бүрийн хэлбэртэй байх боломжтой. Тэгвэл энэ бол эндээс ямар хэлбэртэй хоёр механизмаас үүссэн бэ гэхээр энэ мөн л сэжлүүрийн хүрээ, энэ бас л сэжлүүрт механизмын хүрээ байна гэж. Энэ 5 мөчт механизм бол хөдөлгөөнтэй 5 мөчт хөдөлгөөнгөө 1 мөчт нийт 6 мөчт механизм бол 2 сэжлүүрт механизмаас бүтээсэн механизм байх юм. За энэ дээр мөн бас нэг жишээ аваад за гэж аваад эндээс дахиад ингэж авъя. Ингээд 1, 2, 3, 4, 5. За мөн хөдөлгөөнтэй 5 мөчтэй, дахиргаалтай, шатуунтай, поршнтой, шатуунтай, сэжлүүртэй. За энийг бол бид нар 5 мөчт хөдөлгөөнтэй 5 мөчт нийт 6 мөчт төвшөрөх механизм гэнэ гэж. За анхаарал тавьсан явдал баярлалаа.